Группээр л энэ боо хэрүүл болчихсон монголчууд чинь мэдлээд хэрэггүй хэцээс те. Монгол хүнтэйгээ мэдлж болдгүй юм шиг. Мэдлээд хэрэггүй хог. Хамаг лөөрдөн хэрэггүй бит мэдлээд чаад тэгээд. Тэгээд наазахын мэдлэггүй та чи хаашаа яасан Google Translate ашиглаад ядаж ноёд орё гэд асууцтай хүнээс асуух гэдэг. Би нэг найз өхөндөө хүртэл итгэж болохгүй байх чинь. Би нэг амар түүх ярьж байгаа. 1240-өөс 43 оны хооронд Унгар дэвчтэй те хамгийн эмгэгдэлтэй нэг зүйл болсон болохоор монголчууд цөмрөн орж ирж Унгарын 4-р Хенри гэдэг хааныг нь одоо ингэсэн байдгийг алсан байдгийг сонирхолгүй юм байдаг те. За бодё. No, God, please, no! 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 За энэ өдрийн мэндийг хүргэе. Манай All Roads to Rome багийнх маань Унгарын төв нийслэл Будапешт хотод ирлээ. За тэгээд бидний ардлалт бол Унгарын парламентын ордон маань сүндэрлээд байж байна. Үнэхээр сайхан сүрлэг сайхан ордонтой юм байна. Тэгээд улсаач бас яасан сайхан хөгжүүлсэн улсууд. Байгаль хангаа, тэнгэр хангаа маань бас буян зайд итгэж. Окей. Унгарын Будапешт ч одоо манай мөхчүүд, манай алдарч жудаагийн тамирчид маань Унгарын Будапештийн дивжин дээрээс бол одоо олон алтуудыг цуглуулж исэн. Яг тэр Будапештийн одоо бид нар яг төрийн ордны гадаа ирсэн байна. Өчтөр бид 3 энд ирсэн энэ хотод. Гой хоол олж идчихэд сайхан салхилаад өчтөрөөр бороо орсон те. Тэгээ орой одоо шөнийн Будапештийг үзлээ. Энэ ард байгаа төрийн ордон бол шүн бол эннээс гоё харагддаг юм байлээ. За ингээд Унгарын Будапешт хотод 4 жилийн дараа дахиж ирлээ. Сайхан байна. 4 жилийн өмнө ирэхэд халуун бөхчин байсан бол энэ жил бол сайхан бороотой сэрүүхэн сайхан байна. 4 жилийн өмнө би яг энэ Унгарын төв засгийн газрын ордны гадаа бас яг шөнө ирж исэн. Өглөө эрт босоод жуулчдууд энд бас ингээд дүүрхээс өмнө хар өглөөгөр 6-7 цаг гээд энд ирсэн. Ингээ явж байна. Ямар ч сайхан байна. Хангарыг тэгээ нөгөө хүн гүрэнтэй холбоотой гэж өөрсдөө үздэг үндэстэн байгаа. Тэгээ нөгөө хүнүүчүүдийн үлдэгдэл тэгээ европчуудтай ууссан гэж одоо ер нь үзээд байгаа өөрсдөө бол. За тэгээд энэ монголчуудтай цус нэгээ саяхан бас нэг мэдээлэл гарсан байсан. Тэр нь нөгөө Монгол нутагаас олдсон эртний нэг хүнүүчүүдийн үеийн хүрэл тоогоог унгөрчууд өөрсдөө санхүүжилт харна те. Одоо сэргээн засварлаад тэгээ Монгол босод хүлээлгэн өглөө гэсэн одоо мэдээлэл бол явж исэн байна. Тэгээ энэ утгаараа бидэртээ бас түүхэн талаараа нэлээд холбоотой. Эртний Атила хааны үеийн Европ руу аяндаа хийсэн хүнүүчүүдийн үлдэгдлэнд ингээд европчуудтай уусаад үлдсэн байна. What? Энэ нөгөө олонсын хилцээгээр Унгарын газар нутгийг авч ирсэн царай маань санагдаж байна. Тэгээ одоо энэ хилцээ нь явагдаж байгаа. Манайхаар 3-ус хилцээ гэдэг шиг тийм. Үргэлжтэй Ром хөрх аяллаа маань бол хамгийн ихний хот Будапешт байна. Энэ хотод метро байна, трамвай байна, автобус байна, такси байна. Дугуй, скутер ерөөсөө бүх зүйл явган хүний зам, гүйлтийн зам ерөөсөө бүх зүйл энэ хотод байна. Тэгээд олон монголчууд амьдардаг юм байлээ. За ингээ Будапештийн трамвайд суулаа, уртлаар нь орох уу, хойгоор нь орох уу? Форинт. За мөнгө их газар байх юм байна. За ингээд жуулчид ээлтэй хот гэдэг мэдэгдэж дүүгээр жуулчид үнэгүй. Bro, what are you talking about, man?
Яг ийм дотор суусан хүн ч одоо идэж байгаа нэгэд байгаа шүү дээ. Тэр бомоор ингэж идсэн баг. Тэр энийг одоо сэдвэр идэх яг энэ зүйл Тэр бомоор. Тэр бомоо. Энэ манайх ч нэг жижигхэн хөшөөн дээр хүртэл идэж байгаа л өстэй. Энэ дээр бол алаа хийчихлээ л та. За болио. Бас л ингээд гадныхын нэг бас ингээд өсtöд үзүүлчихдэг. Гоё л юм. Оо хэлээ. Мэн цаан зогсож ингэ зураг тавьтаа. A few minutes later. Агуу доторсон болцсон. Тийм халуунд бол зүгээр л тээ. За энэ дээр бол тайлбар байна шүү дээ. Тийм гэсэн юм тийм. Тэш юм шиг санаа тий. За энэ доошоо бас нэг агуу үйд юм харууллаа. Явравч дандаа агуу юм шүү. За энэ нэг хатан сүм юм байна. Тэгээд 1926 оны үед ерөнхийдөө хадны одоо нүүр хэсгээр алга ерөнхийдөө манайх шиг юм цаашаа ухагтаагүй агуунууд гэдэг шүү дээ. Нийл агуу ч юм уу том нөх гэх юм. Тэнд коммунистуудын авчлагаас болж ерөнхийдөө улс маань хоёр хэсэг хуваагдсан. Нэг нь эдгээр ардчилсан маягтай, нөгөөх нь болохоор коммунист маягтай. Ингээд коммунистууд нэлээд хүч авсан үед Будапешт хоёр хэсэг хуваагдаад байгаа шүү дээ. Одоо бидний нөгөө Пешт гэдэг газраас нь биш Будаа гэдэг газар нь одоо бид нар байгаа. Тэгээд энэ газар л ерөнхийдөө голынхоо наад хэсгээрээ шахагдаж ирсэн одоо Румын итгэгчид энд юугаа сүмцлана итгэл бишрэл хадгаж авчулдаж явж исэн гинэ. Тэгээд энэ яванда энэ нэлээд өргөжж байгаа өнөө цагт жуулчдын үзэр болгохын тулд католик шашны итгэл бишрлийг тусахын тулд нэмэлтээр наашаага одоо ийм агуу байсныг одоо нэмэлтээр ухаж бас тогтчулсан гэсэн юм ярьж байна. Хуучин бол энэ өсгмийнх нь агуулах одоо тэ янз янз юм хадгалдаг ламдрахын зарим нэг жижиг сажиг мөргөлийн өрөө байсан гэж ярьж байна. Тэгээд католик шиг итгэл бишрэлтэй хүмүүст бол тохирсон бүх төрлийн итгэл бишрлүүдийг агуулахыг хичээсэн гэж за мэдээлэл дээр нь бол тэгж дурдж байна. Чамд юу ойлгох вэ? Ойлгоод байх яах вэ? Агуу дотор амар бүтээн байгуулалт хийсэн байна. Итгэл бишрлээ хүмүүс сахиж энэ чи бас бие биендээ заад сургаж хамтдаа итгэл бишрэл дотор бас сахиж амьдарч исэн байна гэдгийг л анзаарч харлаа. Гол нэг том ажил хийсэн байна. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ хад ухаж нөхөлцөн. Сэрүүхийч. Гарита. Манай ингээ ухаалаас чөчнө хадгалах байсан. A few minutes later. Торж яц. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Манайд бол ингээ ухаа зүгээр энэ хөндөг үед болчихсон юм биш ээ. Чингис хааны үед байсан юм аа гэдэг. Нэрээ юу?
Хөө унтах газар хаасааг байсан ба шүү дээ. We can go this one. This one. 1 minute 37 seconds later. Сайн ингээд өнөөдөр Будапешт хотоо өндөрлөг дээрээс харах гэдэг тийш алхаж байна. Just down here. 5 minutes later. За Будапешт хот нь харагдаж байна. За тэр тийш харах гэдэг шүү дээ. Many minutes later. Оо сайн салхилаа гэх юм байна. 4 жилийн өмнө ирж явах та. Яг энэ өндөрлөг рүү гарах юмсан гэж бодоод яг 4 жилийн өмнө бол би энд өнөөдөр байгаагаас бол бүр илүү амар халуун байсан. Одоо бол заавал гарах хэрэгтэй гэж бодоод явж байна. One hour later. Савчс. Яваалаа та. Таврагт өгч явах. Да я учу дядю. Нэлен гадиацо не матуру я швадо Өд өрсөн. Гартаа том өд өрсөн хүн байсан юм байна. За алхаж гарч ирсний эцэст Будапештийн өндөрлөг маань засварын ажилтаа байна. Ямар ч хэлсэн зориод алхаад ирсэн гэхдээ засвартай байгаа юм байна. Энэ өндөрлөг болохоор эрх чөлөөний хөшөө гэдэг юм хөшөөтэй. Өд гарт 2 гартаа өргөсөн юм хүний хөшөө байна. Тэгээд унгарчуудын эрх чөлөөний бэлэг тэмдэг, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон ийм цогцлбор юм байна. Яг л манай зайсан толгойтой адилхан. Удахгүй энэ өндөрлөг баригдаад дуусахаар маш гоё амралтын хэсэгтэй, ногоон зүлэгтэй хүмүүс амарч Будапешт хотыг одоо эргэн тойрон гэж хэлж болно те. Яг 360 градус тойроод харж болох ийм газар бий болох юм байна. Бас нэг зүйл нь ийшээ бас машинаар гарч иж болд юм байна. Тэгээд одоогоор бол бүх одоо газар нь бол ингээд чоочтой байна. Ямар ч байсан гарч ирж үзлээ. Тэгээд одоо ингээд хамтдаа бууцсан. Одоо төвчөнгөө бас Будапештийг явж үзнэ. Өнөө оройдоо бид гурав маань Словак улсын Братислав хот руу явах болно. Тэгээд энэхүү аяллыг маань ивент итгэгчтэй алдаршуулан зарлая. Мэдээж мэрэгэн боорч, хязгаарлалт хувьцаат компани, Суут Resort, Happy Foods, за мөн Happy Foods одоо эрүүл те, эко, веган хоолны үйлдвэр
худалдааны компани байгаа. За мөн дээрээс нь Амостын шүдний имлэг, Самюк мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, Мэдэг бал захиралтай одоо компанийнхандаа бас маш их баярлалаа. Мөн Ариун бол захиралтай барилгын цахилгааны компани байгаа. Маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна. Энэ аяллыг бас Спонсорсон. тийм спонсорлож дэмжсэн бүхий л хүмүүстээ Баярлалаа. бүгдэнд нь Гэлээ маш их баярлалаа гэдгээ дахин хэлхийг хүсэж байна. За тэгээд удахгүй уулзцгаая дараагийн бичлэгээр.